Энгийн хасах үйл хичээл тавтаа морилно. Эхлээд энгийн нэмхүүллээ эргүүлэн санацгаая. 4 ба 3-ын нийлбэр хэд байх вэ? Үүнийг бодох хэд хэдэн арга бий. Надад 4 шиг ямар нэг юм байгаа гэж үзье. Надад 4 нимбэг байна гээ. Өглөөний цайндаа идэх 4 нимбэг байна гээ. 1 2 3 4. За харин надад өдрийн цайндаа хэрэглэх дахиад 3 нимбэг байгаа гэж үзье. 1 2 3. Нийт хэдэн нимбэгтэй байна вэ? За 1 2 3 4 5 6 7 нимбэг байна. Үүнийг өөрөөр бодох бас нэг арга бол бид тоон шулуун зурах юм. За ингээд тоон шулуунаа зуръя. Тоон шулууныг шар өнгөөр зуръя. Тоон шулуун маань энэ байна. Бүх тоонуудаа эхлээд бичих ёстой. Тэг 1 2 3 4 5 6 7. За тэгвэл бид 4-ийг 3-аар нэмэгдүүлнэ. Инхийн тулд 4-өөс эхлэе. 4 энд байна. Энэ бол 4 гэсэн үг. 4-өөс эхлэе. 1 2 3. Хэд болов? 7 боллоо. Тэгвэл 4 ба 3-ын нийлбэр 7 байна. За тэгвэл ингээд 4 ба 3-ын нийлбэр 7 боллоо. Өөрөөр хэлбэл 4-ийг 3-аар нэмэгдүүлэхэд 7 гарч байна гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ хасах үйлдлийн тухай үзье. Үүнийг видеогоор харуулнаа. За ингээд 4-ийг 3-аар багасгах жишээ авъя. Хэд гарах вэ? Гарах тоог бид ялгуур гэж нэрлэнэ шүү. Илүү сонирхолтой болгохын тулд өөр өнгөөр зуръя. Хасах үйлдэл гэдэг нь нэмхийн эсрэг үйлдэл юм. Нэмэх үйлдэл тул чи юмыг очруулна, ихсгэнэ гэсэн утгатай. Харин хасах үйлдэл чи хорогдуулна, багасгана гэсэн утгатай шүү. Энэ жишээн дээр гэхэд надад 4 нимбэг байлаа. Миний тавган дээр 4 нимбэг байсан гээ л дээ. Би түүнээс 3-ыг нь хасвал 3-аар хорогдуулж байна гэсэн үг. 3-ыг нь би идсэн ч юм уу эсвэл энэ видео хичээлийг үзсэн чинь төлөө чамд өчгсөн байж болох юм. Ингээд 4-өөсөө 3-ыг хасъя. За эндээс хорогдуулна гэсэн үг. 1 2 3. За ингээд 4-ийг 3-аар хорогдууллаа. Хэд үлдв? 1 үлдлээ. Үүнийг бид ялгуур гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл 4 ба 3-ын ялгуур 1 гарч байна гэсэн үг. За ингээд би энд нимбэгний өнгөтэй тоон шулуун зуръя. Тоон шулуун маань энэ байна. Өнөө тоонуудаа бичье. Тэг 1 2 3 4 5 6 7. За энд сум зурчихъя. Тоон шулууныг тэр чигээр нь зурж би хизээж барахгүй дэгэ. Эргээд хасах үйлдэлд оръё. Бид нар 4 нимбэгнээс эхлэх баха. Нэмж байхдаа 3-ыг нэмэхдээ бид тоон шулууны дагуу баруун тийш явж байсан. Баруун тийшээ тоо ихсдэг учраас 5 дээр очиход 1-ээр, 6 дээр очиход 2-оор, 7 дээр очиход 3-аар нэмэгдсэн. Харин одоо бид 4-өөс хасах гэж байна. Яах вэ? Яана гэж бодож байна. Бид хасж байгаа юм чинь багасгана гэсэн үг. Нийт ийм хэмжээний нимбэг байна. За тэгвэл бид 1-ийг хаслаа, 3 дээр ирлээ, 2-ыг хаслаа, 2 дээр ирлээ, 3-ыг хаслаа, 1 дээр ирлээ. Нийт хэдийг хасв? 3-ыг хаслаа. Бид 3-аар тоон шулууны дагуу буцаад явхад 1 дээр очиж байна. Энэ маань бидний хариу. За тэгэхээр дахин хэлэхэд нэмнэ гэдэг чинь ямар нэг ямыг олон болгож хаснаа гэдэг чинь түүнийг хасаад багасгана гэсэн үг. Тоон шулуун дээр ярил нэмнэ гэдэг нь тоон шулууны дагуу тоог ахиулна, ийм хэмжээгээр ахинаа. Хасах нь тоо хэмжээгээрээ
буруулна гэсэн үг. За хасах тоо хэмжээгээр буруул. Энэ бол бид 3-аар буруулсан. 1 2 3-аар буруулаад 1 гэсэн хариу гарсан. Үүнийг бид ялгуур гинэ. Тэгэхээр 4 нимбигнээс 3-ыг нь хүнд өгчихсөн бол надад 1 л үлдэнэ. Одоо харин хасах үйлдэлтэй холбоотой нэг сонирхолтой юм харуулъя. 4-ийг 3-аар хорогдуулахад 1 болно. 4-ийг 1-ээр хорогдуулахад яах вэ? Жишээнд дахиад нимбиг ашиглаж болох юм. За айлимгий. 1 2 3 4. Надад 4 алим байсан гээ. Бидний жишээ бодлого энэ байна. За түүнээс би 1-ийг идчихлээ. За энийг байхгүй болно. Хэдэн алим үлдэж байна вэ? 1 2 3. 3 алим үлдэж байна. Тэгэхээр 4-ийг 1-ээр хорогдуулбал 3 гарч байна гэсэн үг. Харин тоон шугам дээр бол 4-өөс эхлээд 1-ийг хасна. 1-ээр буруулна гэсэн үг. Өөр нэг сонирхолтой жишээ авъя. 3 ба 1-ийн нийлбэр хэд вэ? Чи энгийн нэм хүлэлтээр үүнийг сурсан байгаа. За тоон шулуун дээр 3 гэсэн тооноос эхлээд түүнийг 1-ээр нэмнэ. Хэд дээр бов? 4 дээр буулаа. 3-ыг 1-ээр нэмэгдүүлэхэд 4 болж байна гэсэн үг. Эсвэл тоон шугам дээр 1 гэсэн тооноос эхлээд 1 2 3 1-ийг 3-аар нэмэгдүүлэхэд 4 болж байна. Тэгэхээр 4-ийг 1-ээр хорогдуулахад 3 гарч байгаа нь 3-ыг 1-ээр нэмэгдүүлээд 4 гарч байгаатай үндсэнтэй адилхан юм аа. Чи нэг л ижил юмыг ярьж байгаатай адилхан гэсэн үг. Үүнээс харахад би 3 дээр 1-ийг нэмэхэд 4 гарна. Харин энд би 4-өөс 1-ийг авчихвал 3 гарна. 4-өөс 1-ээр буцахад 3, харин 3-аас 1-ээр агахад 4 дээр буунаа. Хасах үйлдлийн талаар бага боловч ойлголт өгсөн байхаа гэж найдаж байна. Дараагийн хичээлээр 10 минутанд боломжийн хэрээр аль болох олон хасах үйлдэлтэй тоо бодох болно. Тэгээд чи дасгал ажиллахад бэлэн болох болов уу гэж бодож байна.